Сайн уу. За бид хоёр одоо хаана ирсэн байгаа лээ? За бид хоёр дараагийн улс болох Армени улстай ирсэн байна. За яг одоо бид хоёрын арталт харагдж байгаа хэсэг болохоор Ереван хотын яг төв талбай буюу Republic Square дээр бид хоёр ирсэн байна. За одоо хэдүүлээ влогоо хамтдаа үзцгээе. The hard disk is inside the bakery. Oh, yes. За өглөөний мэнд. За бид хоёр одоо Тбилисийнхаа буудлаас гараад өнөөдөр Армени руу явах гэж байна. Тэгээ Армени болохоор Монгол хүний паспорт бол визагаар заавал эхлээд одоо бөглөөд тэгээд виз гарсны дараа явах хэрэгтэй улс ахгүй юу. Тэгээд бид хоёр болохоор интернет дээрээс хайж утсан чинь бид хоёр чинь нэг Солонгос улсын гадаад иргэний үнэлгээтэй шүү дээ. Тэгээд гадаад иргэний үнэмлэгтэй болвол шууд яваад орчиж болдог гэсэн зүйл олж уншсан. Тэгээд тэр үнэн эсхийг одоо бид хоёр явж өөрсдийн биеэр очиж үзэх гэж байна. Тэгээд Жоржиагийн хувьд ч гэсэн яг адилхан байсан дээ. Бас Монгол хүн паспорттай болвол заавал виза бөглөөд виз гарсны дараа гардаг. Гэхдээ бид хоёр болохоор цэнхэр үнэлэх буюу одоо нэг Солонгосын гадаад иргэний үнэлгээтэй байсан болохоор тэрийг үзүүлээ шууд яваад ороод ирсэн байхгүй юу. Тэгэхээр Армени яг гүрчтэй бас адилхан байх гэж таамаглаж байгаа юм. Тэгээ бид хоёр ямар ч гэсэн хил дээр нь очиж үзэх гээд өнөөдрийн автобусаар шууд явах гэж байна. За тэгээ манай буудлал болохоор цаанаас юм галтгоод байсан баггүй юу. Тэгээ бид хоёр өөртөөгөө кофенуудыг сайхан найруулж авчаад дэлгүүрээс авсан талах байраа идчихэд замдаа гарах гэж байна. Ийм галтгоотой. Бид хоёрын байрлсан буудлал болохоор яг энэ All-City-ийн төвтнээсэн баггүй юу. Тэгээд нэг ерөнхий нэг иймэрхүү Жоржиагийн буудлууд ерөнхий нэг иймэрхүү дүү маягийн юм байд юм бэлээ. Тэгээд зарим юунууд нь болохоор shared bedroom гэсэн. Энэ л болохоор яг ингээд дотор нэлтэй байсан. Тэжээ гарангууд ингээд галтоогоо эндээ болохоор хүссэн юм хийгээд уугаад идэж болно. Тэгээ энэний харуулсан аягүй гоёсан балкон. За нэг иймэрхүү байна. Балкон дээрээс ингэж харагдчих. Бид хоёр ингээ явах болгондоо ийм нэг 4 цанхтай яваад байгаа юм. Энэ хоёр болохоор бэлгийг. Энэ улаан болон харан болохоор минийх. Тэгээд энэ зүгэн дээр болохоор бид хоёр ингээ явж исэн орнуудаараа бүгднгийн ингээд туг олгоод хадсан. Тэгээд Монголд очиж жагаад одоо аялж байгаа орнуудаараа бүгднгийн бас хаднаа. За одоо Армени руугаа хөдөлцгөөе. За одоо хэдүүлээ вокзал руу явцгаая. За бид хоёр Тбилисийнхаа автобусны терминал дээр хүрээд ирлээ. Одоо эндээс Армени руу явах автобусны билетээ аваад тэгээд замдаа гарцгаая. Автобусны терминал нэг иймэрхүү харагддаг юм байна. Тбилисээс Арменигийн төв нийслэл Ереван руу болохоор хүний 40 ларигаар явдаг юм байна. Цаг 12:48 болж байна. Автобус уг нь 12 ахсаас хэвчээс ахгүй юу? Манай жолооч одоо хүртэл байдгүй. Тэгээл бид нэр айгу олол хүлээж наас. Ийм жижигхэн ванаар явах байсан байна. Автобус биш байсан байна те. Өнөөдөр Армени одоо нэлийн орой очих юм шүү байна. Манай машин сая жоохон ивдрээд. Өглөөнийхөө цаг руу цагаараа явцсан юм амар хүлээж байна. Ван хүртэл дахиад 3 цаг явна. Гоё шүлтэй. Кимчи цэг нэрээ. Сарвсаал. Толон салууд юу гоё шүү тий. Амар эдэнхтэй идэг. За бид хоёр Армени руу орж чадлаа. Паспортын нэр ийм юм дарж өгд юм байна. Тусдаа. За хай. Ереванаас мэдчилж байна. За бид хоёр одоо Ереваны гудамжаар алхаж байна. Сая гест хауст төлөвлөлтөд үлдээж гисэн одоо тэгээд дэлгүүр ороод юмнууд аваад цад гест хаус руугаа орж өнөөдрийг дуусгая гэж бодож байна. Юмны ун нэг иймэрхүү бидний мөнгөнд төсвөртэй болохоор драм гэдэг юм лээ. Гест хаустаа орж байгаа юм мэднэ. Эдний өөрсдийнх нь талх авсан дээ. Өөрсдийнх нь талхыг ийм том талх. Айгу юм том байт юм лээ. Тэгээд энэ чиз алаа. За Ереван дахь өглөөний мэнд. За өчтөр шөнийн орон дээр унтсан байт юм аа. Ачаануудаа энд тавиад. Тэгээд энэ болохоор ингээд 6 ортой өрөө юм билээ. Ийм байна.
Охтуудаага болохоор ингээд 6 хорт болохоор бас хайр хөөрхөн цэвэрхэн байгаа даа. Тэгээд одоо явж бэлгээтэй уулзаж өглөөний цагаа ууцгаая. Бодлоо өрөө хүчлээ. Гээд энэ доор миний ор. Миний галтаатай. Энд дээр өчтөр нэг хүмүр амар хөргөр. Үнтэж чадахгүй. Нэг ганцраа орж ирсэн ахгүй гэсэн чи яа энийг харалтаа. Бэлгээ бэлдсэн байна. Ямар амар бэлдээ вэ тий? Өглөөний кофе хийсэн байна. Нэг юм барай авсан. Их сонирхолтой амтны. За явж хэдүүлээ Ереваны төвийг харцгаая. Цаагаа гаргаад ирээд өмсчлөө. Гадаа амар халуун болохоор ер нь ашгаар байна. Ил татгаарч өмссөн бол ер нь нүүрслэхэр гэсэн. За хамгийн ихний газартаа ирсэн. Энэ газрын нэр болохоор Чарльз Азнавурын талбай юм байна. Тэндээ явсан ориглууртай. Ийм газар байна. Энэ болохоор хүүхдийн зүгээр кино театр юм шиг байна. Амар олоогдод гадаа нь шүү. Амар халуун өдөр ер юм усан ориглоор хажуудаа хайгуу гоё л тий. Сэрэтсэл ярсаа очиж хараатай. Ясаар тэрээд хүмүүс ингээд амраад явж. Өнөөдөр хасаа өдөр амралтын өдөр. Хөөстэй Армени хүмүүсийн хоримтой таарлаа ямар гоё юм бэ? Энэ дотор гэрж байгаа юм. Congratulations. Ямар гоё юм бэ? Эднэр шууд ууж болдог үсгээд гэж. Дараагийнхаа газарт ирлээ. За бид хоёр одоо эдний үндэсний түүхийн музей гэд үдэн дээр нэрсэн байна. Эдний үндэснийх нь юм готлнууд байна. Өмсөж болдог гинэ. За юм сонирхолтой юм байна. Ийм зүйл. Энд нэг юм сонирхолтой юм байна. Юу юм бэ? За энэ төмөр зүсгийн үеэс нь олдсон олдурууд юм байна. Бамбай юу? За энэ Temple of Garni гэдэг байгааз энийг бид хоёр маргааш боддоор нь үзэх гэж байгаа шүү дээ. Вау. За Армениагийн алфавит үсгийг бид хоёр одоо харж байна. Анх 36 үсэгтэй байсан юм байна. Тэгээ сүүлд 2 нэмэгдээд одоо 38 үсэгтэй ингэнэ. Ингэж харагддаг юм байлээ яг. Гадаа яг энэ өөрсдийн алфавитыг бол амар сайн ашигладаг юм шиг санагдсан. Энэ Армени болохоор өөрсдөө яг энэ өөрсдөө улсын шашныг анх удаага яг христийн шашнаар сонгосон улсуудын анхдагч гэж өгдөг юм л. Вернисажийн маркет гэдэг газар ирсэн байна. Нэг чулуу ах шүү байна. Нилээн бас бүрхэн урт маркет юм биш үү? Цаашаагаа бас нилээн явж ш тийшээ. Үгүй надад ч ямар хөрх юм бэ? Чулуу юм биш тий? Аха. Армени хүмүүс шатар айгуу сайн тоглодог. Тэгээ нас шатар зарч байна. Бар эдлэл бол үнэхээр амарлаг юм байна. Бар эдлэл, бар, мод юмнуудаа айгуу амарлаг гэдэг юм. Иймийг авлаа. Бидэрт ийм юусоо байдгүй ийм материалтай. Нэг хашилээ. Paintings, little one I want. Okay, thank you. Thank you. Ой. За, одоо энэ хэсэг болохоор юм уран зургийн хэсэг юм байна. Хүмүүс зурсан зургаа зарж байна.
Ямар лаглаг зураг вэ? За бид хоёр одоо хоол идэх гээд Гуанцанд ороод Гуанцны ресторанд ороод ирсэн байна. Яг энэ маркетынхаа голтны юм хоолны газар кафе байдгийн байна. Тэгээд сая яг төв гудамжуудаар нь зөндөө ингээд олон цаг алхаад үзэхэд ер нь бол Аз жуулчдад айгу багтаа газар байна. Хятад жуулчтай нэг ганц хоёр таарсан. Тэгээ бусд нь бол дандаа ерөн Европ жуулчдад их нь байна шүү. Тэгээд тийм болохоор ч тэр үе яг ингээд нөө гудамжаар нь бит хоёр ингээд алхаа явахаар хүмүүс айгу их хараад байна. Тэр нь жоох эвгүй. Энэ дэжлээ 1800 дирам. Энэ pepperoni-та пицца болохоор 1800? Энэ хоёр адилхан тийм үү? Энэ шортлог болохоор 3800 дирам хавцаа байсан. Тэгэхээр ерөнхийдөө нэг энгийн ресторанд бол хоол нэг иймэрхүү үнэтэй байна. Баямаа. Пиццан баямаа. За хоолойдоо гараад ирлээ. Сая хоол нийтдээ 9460 драм болсон баггүй юу. Тэгээд энд нь болохоор 10% жуулчны такс нэмэгдэх шиг боллоо. Жуулчны такстай байна. Бас адилхан. Гүржид байгаагүй те. Узбекистанд байсан. Станы бусад орнууд нь байгаагүй мөртлөө Узбекистанд нь байсан юм байна. Гадаа гарац одоо 34 гарацтай. Армениагийн төв хэсгээр алхаж үзцгээе. Төв хэсэг нь бол барилгын цайврын улбан шар өнгийн өнгөтэй мэлээ. Эдний юм хөлн тохион айгүй хурдан асч хунтардаг юм байлээ. Ингээд усчих байгаа байхгүй амар хэцүү. Тэгээ хөшөө хүмүүс яаж ийм одоо хурдан гэлээр гардаг юм бол сонирхол юм. Энэ бол зам болгонд байд юм байна. Айгүй ойрхон. Оожаддаг. Амар гойсрох юм. Цаараагаад Cascade Complex гэдэг газар дээр ирж байна. Одоо зам гараад тэр ортол харагдаж байна. За, тэр дэшээ алхаж үзтгээ. Хэдэж тагааг нь бол хэлж мэдэхгүй байна. Айгу өндөр л харагдаж байна. Тэрс алхаж үзтгээ. За тэр өдөр эндээс дээр тэдний цатагааг хойд үзэж байна. Нэг, хоёр, гурав. Түрүүн гадаа алхаад байсан чинь дотор талаар нь юм сэрүүхэн эскалатортай байсан биш. Сая л мэдлээ. Каскадын өндөр дээрээс ерөнхий ингэж харагдсан. За өглөөний бэ. За бид хоёр болохоор одоо Ереваны хамгийн алдартай нэг сүм дээр ирж байна. Тэгээд ийшээ хүрэх хүртэл машинаар 1 цаг явд юм байна. За тэгээд ямар газар ирсэн бэ гэхээр Хорврав. Нэрийн буруу дуужиж магадгүй. Хорврав гээд сүм дээр ирсэн байна. За тэгээд энэ сүм дотор болохоор иш алдартай нэг гигантэн түмийн шорон дотор 13 жил хоригдож байсан юм байна. Тэгээд тэр шорон болохоор одоо хүртэл яг энэ сүм дотроо байдаг. Inscriptions but also banda to the left. Ямар харагдана юм. За сүм дотор хол нэг юм харагдсан юм байна. За нөгөө шорон маань болохоор тэр юм байна. Тэгээд тийш болохоор нэг удаа дортой 5-6 ордог гэдэг. Тэжээс яад бол доор агааргүй учраас багаар ордог юм байна. Одоо энэ дотор ч 13 жил хоригдсон гэдэг ааш тийм. За саяны шоронгийн хэсэг рүү орох гэсэн чинь хитрхи их хүнтэй байна. Бүр маш их цаг авахаар байна. Тоор аялаар явж байгаа юм. Тэгээд ийм автобусаар 19-20 хүнтэй бөөнөр хамтдаа явж байгаа. Тэгээд бид хоёр яа тоор аялаар явж байгаа вэ гэхээр яг Ереваны төвд нь яг түүхтийн болохоор яг нэг хоногт тэр бүгдийг үзчихэж байгаа байхгүй юу. Тэгээд яг үзэх гоё зүйлсүүд нь болохоор яг хотоосоо бүр гадуур идэм билээ. Тэгээд нэгээс 2 цагийн зайтай айгу хоол ол байрладаг болохоор ийм тоор аялаар явж байна. Тэгээд тоор аялал нь болохоор юу юм бэ? Армениад айгу хямдхан юм байна. Бид хоёр нэг өний 35,000 вон төлсөн буюу доотлолт нь хэдэн дөрөв болсон юм бичжээ. Энд болохоор 6 төрлийн газар үзэх боломжтой юм билээ. 8 цагийн аялал. Тийм тэгэхээр бас яг Армениад аялгаар ирж байгаа болол бас ийм тоор аялал нэлээд амар
юм шиг санагдлаа. Энэ Армениагийн яг өөртөө үндэсний нод байна. Дасан чинь энэ Жоржиад байсан. Үндэснийхэн талах юм байна. Ямар том юм бэ? За дараагийн газар Гекхардын сүм гээд сүм дээр ирлээ. Энэ сүмийн онцлог гэх юм бол арт талдаа харагдаж байгаа энэ хаднууд байгаад хадаараа шууд хийсэн сүм гэдгээр айгүй алдартай юм билээ. Тэгээд энэ сүм болохоор яг энэ дээр үед баригдсан хамгийн хуучин одоо катедрал сүмүүдийн нэг гэж явагдсан юм биш үү? Вау, яалч айгүй амар хуучны сүм биш үү? Тэр дээрээс орж ирж байгаа гэрлийг хараа. Ямар гоё. Вау. За хоолой идэх хүрээд ирсэн байна. Энэ газар болохоор арталтай энэ хараа. Черриний модтой. Черри ингээ ургаа ичт ямар гоё. За Армениагийн сэндвич маягийн юм хийж үзэж байна. Ганбарн дээрээ тэгээд чизнүүдийг хийгээд тэгээд базил ч юм уу юм хөө ногоо юмнуудаа тавиад тэгээ ороогоод иддэг юм байна. So this is what I did. Гоё. In Armenia, we say. За дараагийн хэсэг дээр ирлээ. Энэ бол Армениад байдаг Карни темпл гэдэг газар юм байна. Тэгээд бараг 2000 жилийн настай гэж тэгж байна. 1679 онд нэг удаа газар өлтөөр нураад тэгээд одоо нурсан чулуунуудаар нь болохоор 1669-с 75 оны хооронд дахин сэргэн босгосон гинэ. Өглөөний мэн. Англиар биш. Өглөөний мэн. За бид хоёр энд Ереванд байрсан хостелоос одоо гарах гад тэгээд яг энэ арталт хүмүүс ингээд сэтгэлээ бичсэн байхгүй юу сасын хүмүүс нэгнээсээ тэгээд бид хоёроос бичээд явъя гэж бодоод одоо бичих чинь. Хостелийг ажилладаг нэг ихч байгаа байхгүй юу охинтойгоо хамт байдаг. Тэгээд тэр ихчэд зориулаад ингээд англиар биччихлээ. Үе. Бичээд энд наачглаа. Хоёр сая дэлгүүрээс зармаг аваад гэсэн чи энийг хараа. Ийм хөөрхөн зармаг. Нийт таастай. За бид хоёр өнөөдөр болохоор Ереваны алдартай нэг нуур болох Севан гэдэг нуурыг үзэх явж байгаа байхгүй юу. Тэгээд сая хостелоосоо гарч ирчээд эдний бас стейшн дээр хүрээд ирсэн байна. Автобусны буудлын төв буудлын ингэж харагддаг юм байна. Эндээс явдгийн гинэ. Тэгээд нэг хүний 1500 драм төлөөд авчдаг гэдэг чис. Ямар амар хөнгүү газар вэ? За эндээс тэгээд билет авт юм байна. За билет авчлаа. Одоо автобусандаа суугаад хүмүүсүүд нь дүүрэх юм бол явна. Нэг хүний 1000 драм байсан байна. За бид хоёр нэг айгуу сонин ингээд залаа биш нуурын хажууд буухан буулаа. Дандаа шийд. Гэтэ буцаж яаж юмна. Бид хоёр арай 5 хасын хамгийн сүүлийнх нь автобус 5 хасаас байсан байхгүй юу? Тэгээ 5 хасын автобусанд дамжиж суух хэрэгтэй юм. Тэгээд одоо хаанаас суух хэрэгтэй чи эндээс лоо биш юм шиг байна. Хажуу талынхаа жижигхэн тасханаас л явах хэрэгтэй юм шиг байна л та. Тэгээ ямар ч хэсэн урталт манай нуур харагдаж байна. Ямарс нуурын дээр очиод тэгээд автобус хаанаас хөдлөхийн жоохон судлахаас. Нуурын хажууд болохоор гой сэрүүхэн байна те. Манай хөвсгөл даалаа юм да тийм ээ. Хөвсгөл даалаатай их төстэй юм аа. Бид хоёр нэг өмнөх аяллаа дээр болохоор юу яасан штэ. Тоор аяллаар явсан штэ. Тэгэд тоор аялал гэхээр нэг амар олон хүмүүстэй ингээл машин төдөржөнгөө яваад хөлс мөс гоожал амар хэцүү цагт баригдал нэг гой газар очингуудаа нэг 30 минут ч юм уу 40 минут байж байгаа л ингээ яваад идэг болохоор бас амар жоохон хэцүү. Тэгэд яг энэ Севан нуур руу болохоор бас тоор аялал байсан. Тэгээд хоёр за яшиг шиг угаасаа хотоос нэгэн цаг яваад ирэх юм чинь өөртөө явчих гэж бодсон. За нуур олж ирсэн. Вау. Хүмүүс ирсэн.
Ямар гоё юм. За Нерва бас далаад аялалдгөө. Тэгээд ийм нэг том нууртай юм билээ. Нэр нь болохоор Севангийн нуур. Тэгээд бид хоёр сая ирэг дээр нь хүрээд ирлээ. Тэгэхээр тэнд босаад ингээд буцаар аваад энэ хүрээд ирсэн. Ингээд бачмаа. Тэгээсээ бид хоёр багтаа барина аваад багтаад нэг идэнгээ. Нуур хараал сууж энэ да. Яа, цэник дуусаад бид хоёр тэгээд сая одоо энэ арталт юм дэлгүүр авчаад дэлгүүр дээр зогсоод ийм юмнууд авангаа уцаа цэниглүүлж. Эсвэл бол нэр үнэхээр хэцүү юм а тий гадаадад. Да баснаха. Ийм юм дээ. Яг ч биш юм шүү. Амсаа биш. хатангасч тайлбарнаа. Хөөе үсээ идэв юм хөхтэй. Ноо энэ гоё юм. Мохтой биш гэ. Ага энэ цаар Севан гэдэг яг тэр жижигэн тосгоны очиж үзэж байгаа байхгүй юу? Хөөчний тосгон болохоор бас очиж үзвэл нөхтэй гинэ. Ямар ч алхаад очиж үзчихэ. За битээр Севангийн хотод нуураад ирлээ. Севан нуурын хажууд нь байдаг. Тэгээ энэ жижигэн хот нь болохоор 20,000 хүн амтай гэж шүү. Тэгээд яг нуурын хажууд байдаг болохоор манай хөсгөл шиг загас агнуур загсны мах ч юм уу тийм зүйлсүүдээр алдартай гэж. Ер нь бас манай яг хөвсгөл. Энэ хавьд гоё амттай загас олж идэж үзгээ. Тэгээд загасны дундаа Ишхан гэдэг нэртэй загас алдартай байдаг гинөө. Тэрийг чадвал олж иднэ. Манай Монголын мөрөн хоттой их төстэй юм байна. Хажуудаа нууртай. Хөдөлгийнх нь жижиг хотод нь болохоор ингээд хөөрхөн суурь шат ингээд ард иргэд нь амьдардаг юм байна. Энэ загсын дараа байж шүү дээ. Яг ярьжсэн чинь. Здравствуйте. Сколько стоит? Мишгэн 500 гэж тавчгүй. 500. Хитэнэ. Бабушка, it's okay. 400 байна да, бабушка. Хатуу багхгүй. Жижиг нөхчих оронд нь. Окей гинэ. Окей. Thank you, бабушка. Thank you. Спасибо. За энэ хүүхд чинь чери идмээр байна. Тэгээд нэг хилийг авчих юм уу? Тэгээд 1 kg, sorry. 1 kilogram. 1 kilo? Yes, 1 kilogram. Яг нөө манай Монголын хоцсон арилгуулчиг байлгуулдаг гадаана ингээд юмнууд тагаал нэмээд дагас чири хоёртойгоо ингээд явчих. Эдний алдартай Ишхан гэж загсыг идчихлээ шүү дээ. Яг яриа явжсэн чинь имэд орж идэв. Монголын байрны гадаа амсан санагдав. Панта. Идэж байгаад харсан чинь ямар могоо шиг харагдд юм байна. Болохгүй чи. Юм их. Загснаас чадахгүй шүү дээ. Загснаас. Хаагаалаа. Талхайх шүү дээ. Танаас ч өгч. Баба. Юм баба. Машир. Ой. Машир хөөе. Машир энийг гэдэг. На. Тэт бага дийтэй. Бага дийтэй. На. За хөө энд өгөө. Өгөхгүй мүү. Өө идэхгүй мүү? Идэхгүй мүү? Чи талах иддгүй мүү? Чи талах иддгүй мүү? За бид хоёр Севанаас сая Ереван руугаа буцаа хүрээд ирлээ. Тэгээд өнөөдөр бид хоёр онгоцны бодол дээр хоноод тэгээ маргааш болохоор Турк руу өөрийн онгоцоор нисгэн. Тэгээд бид хоёр бишчээд нэглэх гээд кофе уухаа шатсан. Тэгээ кофегаа уучаад бид
бид хоёр нэг энэ Ереваны үндэсний хоолыг бас сайн идэж чадаагүй байхгүй юу. Тэгээд энэний дараа болохоор Ереваных нь яг өөрсдийнх нь үндэсний 2-3 хоолыг идэж үзье гэж бодоод сууж байна. За бид хоёрын хоолнууд гарч ирлээ. 2000 гараад ирсэн байна. Энэ болохоор байна шүү дээ. Ийм ногод авраг байхгүй юу. Гэтэ амар жижигхэн порцтой. Бид хоёр бүр хараа порцийг хараад гайхсан бүр наралтай. Бэлгийн гарын алхамаас жижигхэн заяа. А энэ болохоор яг эдний өөрсдийнх нь яг үндэсний хоол юм байна. Нэр нь болохоор долмагийн нэртэй. Тэгээ юу гэхлээр энэ усан гадуур нь ороод байгаа нь болохоор навч ахгүй. Миний харин нэгийг идээд үзүүлдэг. Долма гээд усан үзмний навчинд дотор болохоор мах будаа ингээд хийцэн. Ямар ингээд дотор нь юмтай. Энэ бол гоё юм билээ. Тэгээд энийг болохоор тарагтай цуг хамтдаа иддэг юм билээ. Тэгээд ерөө ингээ Армениад 4-5 хоногийн эцэст ерөө юу вэ гэхээр эдний рестораны хоолнууд бол айгүй үнэтэй юм байлээ. Тэгээд тэгэнгүүтээ одоо зүгээр ингийн мартд ороод ногоо одоо жимсний үн байгаа штэ амар хямдхан. Тэгээ би бодохдоо болохоор Ереваны хүмүүс гэрте хоол ээж иддэг байх гэж ерөн бодож байгаа. Бэ? За хай. Хоёр одоо байсан хостелоос гарах гэж байна. 4 шин байлгсан хостел минь байлаа. Минийх яг 6 өдрийн өрөөтэй байсан. Бэлгийх болохоор 12 өдрийн өрөөтэй. Нүр шивэр амар их хорхиролт айгүй хэцүү байсан л гэдгсэн шүү дээ. Амар юм шиг аа. Би бас гайгүй эмгтээчүүд дундаа байсан болохоор айгүй цэвэрхэн найл мэлэн гоё л байсан. Чинийх ямар байсан бэ? Хариулт авсан. За нэг тиймэрхүү ээжээ. Одоо тэгээ бид хоёр хостелоос гараа явцсан. Такси дуудсан ийшээгээ аэропорт орох чинь. Тэгээ бид хоёр аэропорт дээр өнөөдөр хонох хэвээр. Аэропорт дээр хонцоод өглөө өөрийн 6 цагаар Турк нэлээ. Тэгээд Ереван дахь аялал маань нэг иймэрхүү байлаа. Туркд уулзцгаая баяртай. Баяртай.